өнгөрсөн 24 оны сонгуулийн үед системийн авилгатай тэмцэнэ гэж хэлсэн. Системийн авилга гэдэг чинь өөрөө юу гэхээр бүхэлдээ тогтолцоо өөрөө авилгын системийг өгсөрсөн байна. Энэ гажигаас гарна гэдэг тийм одоо үйл хэлж байгаа. Тэгээ авилгатай тэмцэж байгаа албан тушаалтан хинч байсан өөрөө бас ямар ах хэвээр тэмцэж байгаа зүйлийнхаа нэг хэсэг бишээ гэдгээ батлах хэмжээний одоо зоригтой цэвэр байх ёстой. Тийм учраас олон нийт орлого нотлож байгаа бол орлоготой холбоотой тайлбар хийх нь ерөнхий сайдын үүрэг байхгүй. Тэгээ олон нийтийн шаардлага зөв. Ямар ч албан тушаалтай арчилсан улсад хууль засгалдаг ийм улсад байгаа гэж итгэж байгаа бол ямар ч албан тушаалтан альж төвшний хинж байхаас үр шалтгаалаад ард нийтийн ийм хардлагт эсвэл ийм одоо шаардлаганд хариу хэлэх чадвартай зоригтой орлогоо ил тав тайлбарлаа явах тийм манлайлалтай байна. Та чуулганы танхимд ч гэсэн хэлээд байдаг. Өчтөр хатуу гэж хэлж байдаг. Засгийн газар одоо иш бариад энэ улсын хөлн бариад байгаа мэддэхгүй. Засгийн газар нь хуралтай үед манай бүлгүүдийн хуралтай үед засгийг аваад явчихдаг. Улсын хурлын хамаг гишүүдийг аваад тийм хуралдаан чих боломж нөхцөлгүй болгоод шүү дээ. Энэ засгийн газар чинь хурлынхаа хууль тогтоох байгууллагад дээр тарчаад байхад яагаад хууль тогтоох байгууллагын нь байранд нь оруулахгүй байгаа юм бэ? Яагаад ингэ хүлцэнгүй байгаа юм бэ? Тэгээд байгаа нөхцөлөд бүгд мэдж байгаа бол сайн л байна шүү дээ. Энийг засах эхнийх нь эрх шургаас нэглээ эвдээд эхлэх хэрэгтэй шүү дээ. Яг л ерөнхий сайдын суудлыг тэр хомир дээрээс аваад буулгах шүү дээ. Тийм. Тэгээд хуулиа санаачлаа явж байгаа юм биш үү? Ямар хууль? Та ингэ би жоох мэдээлэлтэй байл да төхөө. Энэ тухай одоо 14 хоног ярьж шүү дээ. Улсын хурлын эндэр дээрээс ерөнхий сайдыг буулгая. Улсын хурл гэдэг бол 126 гишүүн зориулсан хууль тогтоох дэд байгууллага. Тийм учраас ерөнхий сайдын суудлыг улсын хурлаар тусгаарлан засдаг бол үндсэн үйл зөрчиж байна. Ядаж иймэрхүү деталуудаас эхлээд ажиллах хэрэгтэй байхгүй юу? Энэ тухай 14 хоног ярьж шүү дээ. Та хэдий санаачилж байгаа хууль болгоос сэтгүүлч нар мэдэх алдгүй байхгүй. Бид нар хууль тогтоогчд биш. Бид нар салбар болгоно мэддэг. Хүч мэдээж. Та парламентын сэтгүүлч.